Иерусалимын яруу алдрыг дэлхий дахинд тунхаглацгаая гэсэн сэдвээр энэ цаг мөчид та бүхэнтэй Бурхны үгсээс хуваалцъя. Эцэг Бурхан бидэнд өнөөг хүртэл олон ерөөл өгсөн. Цаашдаа ч манай сүм. Эцэг ан сан хүн Христ болон шинэ Иерусалим Тэнгэр эхийн удирдлагын доор мөнхийн Тэнгэрийн хаанчлалыг чиглээд эрч хүчтэйгээр дүүлэн ниссээр байх болно гэдэгт би итгэдэг. Өнөөдрийн Иерусалимын яруу алдрыг дэлхий дахинд тунхаглацгаая гэсэн агуулгад энэ үед бидэнд даатгсан Бурхны чухал хүсэл агуулгаддаг. Бурхан энэ үед их Бурхныг хүүхдүүд бидэндээ илчилсэн. Илч Иохны илчлэлтээр дамжуулан бид сүнслэг их тулаан өрнөж буй дүр зургийг харж болно. Тэр тулаанд эмэгтэй ба түүний бусад үр удам мөн тэдний дайсан болох луу ордог. Луун илчлэл 12 дугаар бүлэгт Сатан гэж бичсэн байдаг. Сатан диавол болон түүний дагалдагчдын эсрэг сүнслэг их тулаан болно гэдгийг Бурхан бидэнд хэлж мэдүүлсэн. Гэсэн ч дэлхийн шашин шүтлэгтнүүд удаан хугацааны туршид Бурханыг зөвхөн эцэг Бурхан гэж үзэж ирсэн. Тиймээс бид илчлэл 12 дугаар бүлгийн үйл явдлыг харахад тэдний тайлбарт ямар нэгэн зүйл дутуу байгааг харж болно. Их Бурханы оршихуйн талаар мэдэхгүй хүмүүсийн хувьд илчлэл 12 дугаар бүлэгт гардаг үзэгдлийн жинхэнэ утгыг бүрэн ойлгож чадахгүй. Иймээс тэд илчлэл номыг Бурхан лацад гэж тушаасан учраас хэн ч энэ талаар ярьж чадахгүй гэх мэтийн юм ярьдаг. Гэвч Тэнгэр эцэг ан сан хүн Христ бидэнд Тэнгэр их гарцаагүй байх ёстой гэдгийг тодорхой зааж ухааруулсан. Бид үүнийг Галаат 4-р бүлгийн 26 дугаар ишлэл болон Эхлэл 1-р бүлэгт бичигдсэн Бурханы үгээр амархан ойлгохоор байгаа. Энэ нь аль хэдийн Библиэд нотлох баримт болгон бичигдээгүй гэж үү? Дэлхийн зүй тогтол ба Тэнгэрийн зүй тогтол нь хуулбар сүүдэр гэж бичигдсэн байдаг. Дэлхий дээрх гэр бүлийн тогтолцоог харахад Тэнгэрийн гэр бүлийн тогтолцоонд их заавал оршин байх ёстой. Адам Ева хоёрыг бүтээсэн түүхэнд Бурхан Адамын хавиргаар Ева хэмээх эмэгтэйг бүтээхэд Адам энэ чинь л яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм гэж хэлээд амьд бүхний их болно гэж тунхагладаг. Үүнийг бид Эхлэл номноос мэдэж болно. Тэгвэл яагаад эцэг Бурхан ариун эцгийн үед түүнийг арай тодорхой илчлэлгүй зөвхөн Иохны илчлэлтэд л дурдсан байдаг юм бол? Энэ сүүлчийн ариун сүнсний үе чухал. Ариун сүнсний үед Тэнгэр эхийн талд зогсдоггүй бүх хүн хаан зогсох вэ? Сатаны талд зогсох болно гэдгийг Илч Иохны илчлэлт болох Илчлэл 12 дугаар бүлэгт бичсэн байгаа. Тийм ч учраас өнөөгийн энэ үед олон хуурамч иш үзүүлэгчид хуурамч Христүүд гарч ирэх болно. Ийм үед Тэнгэрийн ард түмэн аль талд нь зогсох ёстой вэ? Хизээд Иерусалим Тэнгэр эхийн талд зогсдог хүүхдүүд болоорой гэж хүссэндээ эцэг бидэнд ямар үгээ үлдээсэн билээ? Илиша Илияг дагсан, Йошуа Мосег дагсан, Петр Иесусыг дагсан, би ихийг дагна. Эцэг Бурхан ийм тодорхой үгээ үлдээснээр бид хэний талд зогсож байж л сүнслэг ялалтад хүрэхийг Бурхан бидэнд баттай зааж ухааруулсан. Иймээс амь хүлээн авахыг, Тэнгэрийн хаанчлал явахыг хүсдэг бүх хүн хэн рүү очих ёстой вэ? Тэнгэр их рүү бүгд ирээрэй гэж би. Энэ нь Илчлэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлд сүнс болон сүд бүсгүй ирээрэй гэсэн үгэнд агуулгдсан байгаа, тийм ээ. Тэнгэр эцэг сүүлчийн үед болох сүнслэг их тулаанд
Хүүхдүүдэд ялгаж салахгүй байх вэ гэж санаан зовсондоо. Тэнгэр ихийн оршдог газар бол Сион. Тэнгэр ихийн оршдог газар бол манай ерөнхий чуулган. Тэнгэр ихийн оршин байгаа газар бол авралын хоргодох газар гэдгийг зааж өгсөн. Тиймээс л бүх хүн төрлөختөн Тэнгэр их рүү ирэх ёстой гэдгийг зааж өгөөд Тэнгэрт отсон. Энэхүү баттай захиасыг зүрх сэтгэлдээ хадгалж Илчлэл 12 дугаар бүлэгт бичигдсэн үйл явдлыг харцгаая. Илчлэл 12 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийг харцгаая. 12 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж. Энд гарч байгаа лун 9 дугаар ишлэлд юу гэлээ? Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг яагч вэ? Мэхлэгч диавол буюу сатан гэгддэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий рүү хаягдлаа. Түүний хамт тэнгэрлэгч нар нь ч доош хаягдав. Хэдийгээр энэ сүнслэг тулаан гаднаасаа харагдахгүйч Бурхан илчлэл 12 дугаар бүлгээр дамжуулан муу ерийн хүчнүүд болон Тэнгэр ихийн бүх сургаалыг дагдаг эмэгтэй бусад үр удмын хооронд их тулаан болох нь гарцаагүй гэдгийг бидэнд заадаг. Дахиад нэг уншъя. 12 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийг дахиад уншъя. Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг. Луу хинд хилэгнсэн бэ? Эмэгтэйд хилэгнсэн гэсэн байна. Энэ эмэгтэй нь Эхлэл 3 дугаар бүлгийн зүгнэлтэй холбоотой. Тиймээс энэ дүр зургийг товчхон судлаад дараа нь Эхлэл ном руу очие. Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг эмэгтэй бусад үр удамтай дайтахаар яв. Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо. Илч Иохны илчлэлтэд сүнслэг тулааны талаар дурдсан байна. Сүүлчийн үед аврагдах Бурханы ард түмэн заавал эмэгтэй бусад үр удмын байр суурьнд зогсох ёстой гэдгийг бидэнд сануулж байна. Үгүй бол бүгд хаан зогсоход хүрэх үү? Лууны талд өөрөөр хэлбэл сатааны талд зогсоход хүрнэ. Тийм ч учраас эцэг Тэнгэр ихийг ариун эцгийн үед эсвэл ариун хүүгийн үед биш, харин сүүлчийн ариун сүнсний үед илчилсэн юм. Эцэг маань Илиша Илияг дагсан, Йошуа Мосыг дагсан, Петр Есүсийг дагсан. Би ихийг дагна гэж хэлснээрээ мөнхийн Тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг хүүхдүүд бидэнд зааж ухааруулсан. Тэгвэл Илч Иохны илчлэлт болох илчлэл 12 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл ямар ишлэлтэй холбогдож байгааг харъя. Эхлэл 3 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлийг харцгаая. Арван-тав дугаар ишлэлийг уншъя. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэй үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж түүний үсгийг чи няцлана гэд. Энэ бол Адам Ева хоёрыг мэхэлсэн могоог Бурхан шидгсэн дүр зураг юм. Энд би гэдэг нь Бурханыг, чиний гэсэн нь могоог хэлж байна. Бурхан яана гэж байна. Могоо эмэгтэй хоёрын хооронд дайсагнал үүсгэнэ. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэй үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж түүний үсгийг чи няцлана гэд. Тэгвэл энд гарч байгаа эмэгтэй нь Эхлэл номд гарсан хэн бэ? Ева. Та бүхний мэдэж байгаачлан Ева нь Адамын хавиргаар бүтээгдсэн, тийм ээ. Тэгвэл Евагийн талаар Бурхан юу гэж айлцсныг Эхлэл 2 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл рүү очиод харцгаая.
2-р бүлгийн 20-р ишлэлийг харъя. Ийхүү Адам бүх мал адгуус, огторгон шувууд, хэрийн бүх амьтанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. Иймд эзэн бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтуулад хавиргаас нь нэгийг суглан авч ормыг нь махаар бүглэжээ. Эзэн бурхан Адамаас авсан тэр хавиргаараа хэнийг бүтээсэн бэ? Нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнийгээ Адамд авчирч өгөв. Адам энэ чинь л яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул эм хүн гэж нэрлэгдэг гэжээ. Адамын хавиргаар бүтээгдсэн эмэгтэй нэр нь хэн байсан бэ? Ева байсан, тийм үү? 3-р бүлгийн 20-р ишлэл рүү очие. 3-р бүлгийн 20-р ишлэл. Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний хэн бэ? Их болсон ааж. Адамын эхнэр Еватай хэн дайсан болно гэж Бурхан хэдийн зүгнэж урьдчилж хэллээ. 15-р ишлэл. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд. Еватай хэн дайсан болох вэ? Могой. Иймээс Сатан Ева хоёр ертөнцийн төгсгөл хүртэл хизээч нэг тал болохгүй. Тэгээд л илчлэл 12-р бүлгийн 17-р ишлэлд Луу хүнд хилэгнсэн гэж байдаг вэ? Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, эмэгтэй бусад үр удамтай дайтахаар Тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо. Ингэж тэмдэглэгдсэн байдаг байхаа. Үеийн төгсгөлд болох үйл явдлыг Илч Иохны илчлэлээр дамжуулан Бурхан харуулж байна. Бид үргэлж хэний талд байх ёстой вэ? Бид үргэлж Бурханы талд байх ёстой. Үүнийг арай хэлбэрхэн ойлгох гээд үзэлтэй. Сүнс болон сүд бүсгүй, цангасан нэг нь, хүссэн нэг нь над руу ирээрэй гин. Энэ талаар Библи бидэнд заадаг, тийм үү? Энэ нь Бурханы талд зогс гэсэн үг. Сүнслэг их тулаан болно. Бурхан хонио ямаанаас тусгаарлаж, аврагдах хүмүүс ба аврагдахгүй хүмүүсийг ялгах үед бид хэний талд зогсох ёстой вэ? Бид бүгдээрээ эхийн талд зогсох ёстой. Тиймээс Бурханы хүүхдүүд Иерусалимын яруу алдрыг дэлхийд даяар тунхаглахын тулд Бурхан тэдэнд Библиэр дамжуулан дайсан диаволын цорын ганц сүнслэг дайсан Тэнгэр их гэдгийг заадаг. Илиша Илияг дагсан, Йошуа Мосег дагсан, Петр Иесусыг дагсны адил эцэгч мөн Тэнгэр их байдаг гэдгийг хүүхдүүддээ ойлгуулахын тулд би ихийг дагна гэж өөрөө эхлээд дагах жишээ үзүүлсэн. Тиймээс бид мөнхийн Тэнгэрийн хаанчлалд мөнх ам хүлээн авахын тулд Тэнгэр ихийн оршихуйг ойлгож ухамсарлах ёстой. Тийм биз? Үүний тулд л Бурхан ариун сүнсний үед энэ дэлхийд ирж ихийн оршихуйг бидэнд зааж ухааруулсан биш үү? Иеремия 3-р бүлгийн 17-р ишлэлийг харцгаая. Иеремия 3-р бүлгийн 17-р ишлэл. Тэр үед тэд Иерусалимыг юу гэж дуудах нь вэ? Эзний сэнти гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, эзний нэрийн төлөө Иерусалимд цугларна. Тэд цөвт муу зүрхнийхээ зүрүүд занг дахин даахгүй. Тэр өдрүүдэд Юдагийн гэр, Израилийн гэртээ хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгдөд өв болгон миний өгсөн нутагт ирэх болно. Иерусалим руу бүх үндэстэн яан гэж байдаг билээ. Тэд бүгд цуглан ирэх болно. Энэ бол Бурханы товсон авралын ажлын хамгийн эцсийн шатанд биелүүлэх Бурханы зүгнэлийн төлөвлөгөө юм. Исая 60-р бүлгийн 1-р ишлэл дэх зүгнэлийг харцгаая. Жардугаар бүлгийн 1-р ишлэл.
60 дугаар бүлгийн 1-р ишлэлээс уншъя. Бос гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, эзний алдар чиний дээр мандаж байна. Үзэгтэн газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч эзэн чиний дээр мандаж, алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл рүү чинь, хаад мандах туяа руу чинь ирнэ. 4-р ишлэл. Хараага өргөн иргэн тойрноо харахтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Исая 60 дугаар бүлэг нь Иерусалимын ирээдүйд авах яруу алдрыг магтан дуулдаг бүлэг биз дээ. 4-р ишлэл. Хараага өргөн иргэн тойрноо харахтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Галаат 4-р бүлэгт Иерусалим нь хэнийг хэлдэг вэ? Тиймээс тэд бүгд их рүү цуглан ирнэ гэсэн үг юм. Иеремия 3 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлч бүх үндэстэн Иерусалимд цугларна гэж бичсэн байна. Аврагдах ёстой бүх хүн хэн рүү ирэх вэ? Иерусалим их рүү ирнэ. Нөгөөтэйгөр ирдэггүй хүмүүс нь эцэстээ сатааны хүчний дор байхаас өөр аргагүй сүнслэг байдлыг Илч Иохны илчлэлт болох Илчлэл 12 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлд бичсэн. Исая 60 дугаар бүлгийн 4-р ишлэлийг харъя. Хараага өргөн иргэн тойрноо харахтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөгөөд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. Библи болон иш үзүүлэгчид ийм байдлаар бүх үндэстэн, ард түмэн Иерусалимын ингэрт нисэн ирнэ гэдгийг хэдийн хэлж, хэдийн зүгнсэн байсан. 8 дугаар ишлэл рүү очие. Үл мэд, үүрэндээ буцах тагтаанууд мэд нисэж буй тэд хэн бэ? Исая иш үзүүлэгчийн амьдарч байсан үе бол манай эртний өмнөх 700 орчим он буюу одоогоос 2700 жилийн өмнөх тэмдэглэл. Үл мэд, үүрэндээ буцах тагтаанууд мэд нисэж буй тэд хэн бэ? Тэд бол энэ үед дэлхийн өнцөг булан бүрээс Иерусалим Тэнгэр эхийн ингэрт ирж буй Тэнгэрийн хүүхдүүд юм. 12 дугаар ишлэл рүү явъя. Чамд үйлчлэхгүй байх үндэстэн хаанчлалууд яах вэ? Илчлэл 12 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлд бичсэнчлэн эмэгтэй ба түүний үр удам луу ба түүнийг дагдаг хүмүүс гих энэ хоёр хүчний хооронд тэмцэл үүсгэхэд Иерусалим Тэнгэр эхийн ингэрт ирж чадаагүй хүмүүс эцэст нь яах вэ? Чамд үйлчлэхгүй байх үндэстэн хаанчлалууд гарцаагүй яах нь вэ? Сүнэн. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана. Үүнийг Библи болон иш үзүүлэгчид зүгнсэн байна. 14-р ишлэл рүү очие. 14-р ишлэл. Чамайг зовоогчдын хүүгүүд чамд мэхийн ирж, чамайг жигшигч бүхэн хөлийн чинь уланд хүртэл доор мэхийн. Тэд чамайг эзний хот, Израилийн ариун нэгний Сион гэж нэрлэнэ. 20 дугаар ишлэл рүү очицгоё. Хойшид нар чинь шингэхгүй, сар чинь хавиргалахгүй. Учир нь эзэн чиний үрдийн гэрэл болж, гашуудлын чинь өдрүүд төгснө. Тэгвэл эмэгтэй ба түүний үр удамтай луу болон түүний тэнгэр илч тулалдах үед хүмүүс эмэгтэй гэж дүрслэгдсэн тэнгэр эхийн талд зогсох уу? Эсвэл лууны талд зогсох уу гэдэг нь эцсийн дүндээ энэ нь авралын эцсийн шалгуур, эцсийн хим хэмжүүр гэж үзэж болно. Гэтэл өнөө үед Иерусалим Тэнгэр эхийг хүлээж авдаггүй, хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс байдаг. Хэдийгээр Библиэд маш олон зүгнэлүүд бичигдсэн ч Бурхныг хүлээн авч чаддаггүй хүмүүс олон байдаг. Эцэгч мөн Илиягийн үүргээр ирж, миний араас өөр нэг аврагч гарч ирнэ гэж гэрчилсэн.
1955 онд хэвлэгдсэн 7 ангийн нууцыг нээхэн номонд ийм тодорхой захиас үгээ бичиж мөн Илиша Илияг дагсан. Би ихийг дагна гэсэн чухал сургамжаа бидэнд үлдээсэн байдаг. Үүнийг бодохоор бид энэ цаг үед хэний талд зогсох ёстой байх нь уу? Луу болон түүний тэнгэр элч нар Тэнгисийн эргийн элсэн дээр эмэгтэй болон түүний бусад үр удамтай дайтахаар зогслоо гэж гардаг. Энгийнээр хэлэхэд баруун талд нь эмэгтэй ба түүний үр удам, зүүн талд нь луу болон түүний элч нар зогсож байлаа гэж бодоход бид аль талд нь зогсох ёстой вэ? Илчлэл 12 дугаар бүлэг бидэнд үүний хариултыг өгдөг. Иймээс цангасан хүн бүр сүнс болон сүд бүсгүйн байгаа газар руу явах ёстой. Хаашаа вэ? Сион. Энэ нь Сион руу хурдан орох ёстой гэдгийг зааж буй. Зүгнэлийн дүр зураг юм. Бидний одоо хүртэл судалсанчлан Эхлэл 3 дугаар бүлэгт Бурхан үүнийг хэдийн харуулсан. Ариун сүнсний үед Бурханы бидэнд бэлтгэсэн Тэнгэрийн хаанчлалын авралыг алдахгүй тулд бидний сүнслэг луужингийн зөв болох Библи Иерусалим Тэнгэр эхийг зааж байгааг анхаарай. Хүн бүрийг Тэнгэр эхийг мэдэж хайж олоосаа гэж хүсдэг. Тиймээс Исая 60 дугаар бүлэгт Иерусалимын яруу алдрын гэрлийг нууж даралгүйгээр яах ёстой гэдэг вэ? Гэрлийг гэрэлтүүлэх ёстой. Исая 62 дугаар бүлэг рүү очие. Исая 62 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл. Иерусалимаа, би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөрч шүнж дууга хураахгүй. Эзнийг дурсагч нараа бүү амрагтун. Тэр босгон байгуулж хэнийг вэ? Иерусалимыг газрын магтаал болгох хүртэл нь түүнд бүү амралт өгөхтун. Тэд өдөрч шүнж дууга хураахгүй. Иерусалимын хэрмэн дээр харуулуудаас Бурхан юу шаардсан бэ? Иерусалимын яруу алдрыг дэлхийд даяар яах ёстой вэ? Тунхаглах ёстой. Энэ ажилд амаа хамхиад чимээгүй бай гэсэн үү? Дууга хураалгүй Иерусалимын яруу алдрыг дуулж тунхаглах гэж захиж байна. Энэ бол бидний энэ үед гүйцэтгэх ёстой үүрэг юм. Мэдээж бид амралтын өдөр алгасал баяр шин гэрээг тунхагладаг. Гисэн хэдий ч хэрэв ертөнц Бурхан ба Сатан гэсэн хоёр хэсэгт хуваагдлаа гэхэд бид аль талд нь зогсох ёстой вэ? Бурхан хүүхдүүддээ үүний хариултыг тодорхой өгсөн. Бид ямар ч үед хэний талд зогсох ёстой вэ? Бид Бурханы талд зогсох ёстой. Тэгвэл ямар Бурханы талд байх ёстой билээ? Их Бурханы талд зогсох ёстой. Илч Иохан энэ үннийг илчлэлээр харж, илчлэл 12 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлд эмэгтэй болон эмэгтэй үр удам Тэнгисийн эргийн элсэн дээр зогсож буйлуутай тулалдана гэж маш тодорхой бичсэн байхаа. Эхлэл 3 дугаар бүлэгт Бурхан эмэгтэй ба түүний үр удам, могой болон түүний үр удмын хоорондын харилцааг харуулсан. Ариун сүнсний үед амьд бүхний их болж энэ дэлхийд ирсэн. Их Бурханы бүх сургаалыг дэлхий дахины Сионы бүх хүүхдүүд төдийгүй дэлхийн хүмүүс чих 50 сонсох ёстой. Тэнгэр эцэгч мөн би ихийг дагна химээгээд биднийг Тэнгэр их рүү хөдлөх зам болсон. Бүгдээрээ энэ замыг дагаад мөнхийн Тэнгэрийн хаанчлалд хангалттай орох учиртай юм. Сатан цаг ямагт янз бүрийн аргаар, янз бүрийн нөхцөл байдлаар биднийг Тэнгэр эхийнхээ сургаалыг зөв дагаж чадахгүй болгож саад болдог. Тэр саад учруулах ажлаа хийсээр л байна. Гэсэн ч тэр болгонд нь бид яах ёстой вэ? Би ихийг дагна гэсэн эцгийн сургаалын утгыг зөв тунгаан бодох ёстой. Хэрэв бид Бурханы хүүхдүүд юм бол хэн рүү очих вэ? Тэд бүгд Иерусалим Тэнгэр эхийн ингэрт иргэн ирнэ. Ойролцоогоор 2700 жилийн өмнө Исая иш үзүүлэгч энэ үзэгдлийг харсан. Илч Иохан ч мөн үүнийг харсан.
Библийн 66 ном бол Бурхны үгс юм. Бурхан өөрийн хүслээ иш үзүүлэгчдэд заримдаа илчлэлтээр, заримдаа шууд дуу хоолойгоороо, заримдаа сүнслэг байдлаар илчилдэг. Эдгээр аргуудаар Бурхан өөрийн хүслийг бидэнд дамжуулж ирснийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс эдгээр нь иш үзүүлэгчдийн тэмдэглэл биш, харин Бурханы тэмдэглэлүүд юм шүү дээ. Бурханы тэмдэглэлүүдийг иш үзүүлэгчид өмнөөс нь бичсэн төдий тийм биз. Эцсийн өдрүүдэд Бурханы хүсэл заавал биелэх ёстой юу? Эсвэл энэ нь биелсэн ч биелээгүй ч болох зүйл үү? Зүгнэлүүд заавал биелэх ёстой. Эдгээр нь тохиолдох ёстой, биелэх ёстой зүйлс юм. Тэгвэл бид хэний талд зогсох ёстой вэ гэдгээл үргэлж бодох хэрэгтэй. Бид сүнслэг зүгчийг хандлага зөв болгоод Иерусалим Тэнгэр эхийн удирдаж буй ертөнцийг аврах ажилд оролцъё. Дэлхий дахинд ач тусаа өгч, хараахан ухаарч амжаагүй хүмүүст зөв сургаалыг зааж ухааруулснаар дэлхийн бүх үндэстнийг Иерусалим Тэнгэр эхийн ингэрт ирүүлэх, Иерусалимын хэрмэн дээр харуулын үүргээ бүрэн гүйцэцгээе. Энэ дэлхий дээрх алдагдсан Тэнгэрийн хүүхдүүдийг хурдан олж, Тэнгэр ихтэйгээ хамт мөнхийн Тэнгэрийн их нутаг руугаа буцахыг Тэнгэрийн гэр бүлүүдээсээ хүсээд өнөөдрийн сургаалаа үүгээр дуусгая. Баярлалаа.